санагдаад идэм байна. За ахад танд ямар нэг юм бүх юм чинь ингээ байгаа. Мөнгө бол мөнгө, байр бол байр, хүүхдүүд үр хүүхэд, сайхан ханижил те бүх юм чинь байна. Гэхдээ л таны сэтгэл нэг хоосон байна. За яагаад гэдгийг мэдмээр байвал би танд ярьж өгье. Мэдээж таалагдвал намайг subscribe дараарай. Та нар намайг ерөн subscribe дарж байна уу? За ямар үед тийм мэдрэмж орж ирдэг гэж? Тийм мэдрэмж орж ирэх үед ер нь та нар юу хийдэг вэ? За миний хувьд тийм мэдрэмж орж ирэх үед би илүү их өөртөө ажилдаг. Илүү их дотор хүүхдээ сонсдог гэсэн үг. Тэн дээр чинь ямар нэгэн дутуу юм үлдсэн байна гэсэн үг. За тэгээд миний болохоор жир намайг бол юугаарч дутааж өсгөөгүй. Би мөнгөнд хизээ санаа зовж байгаагүй. Өмсөх хувцсандаа санаа зовж байгаагүй. Хоолндоо санаа зовж байгаагүй. Би амьдарч байгаа гэртээ сэтгэл хангалуун байдаг. Манай аав жир 9 сарын 1-нд дүүвтэй дандаа шинэ хувцас авч өгдөг байсан. Бүх хувцас маань шинэ, бүх хичээлийн хувцас хэрэглэл маань шинэ те. Гэхдээ манай аав жир юугаар намайг дутаасан гэхээр хайраар дутаасан баг. Хайраар гэдэг нь юугаар гэхээр үнсэлдээр, тэврэлтээр, сайхан үг хэлэх, те магтах яг зөв цагт нь тэр зүйлсүүдийг хийгээгүй, тэр зүйлсүүдийг аваагүй болохоор бос хүнээс тэр зүйлсүүдээ одоо насанд хүрээд би хүн болоод энэ над чиг 30 гараад ирэхээр тэр зүйлийг нөхрөөсөө хайдаг, найз нөхдөөсөө хайдаг. Тэр хүмүүс тэрийг өгч чадахгүй болохоор тэр хүмүүстэй холбоо тасалмаар санагддаг. Хизээч энэ хүн намайг ойлгохгүй мэн, энэ хүнтэй би найзлахгүй, энэ хүн намайг ойлгохгүй мэн гэж боддог. Дээрээс нь нөхөр чинь тэр зүйлийг өгөхгүй болохоор энэ нөхөр надад хайргүй мэн, нөхөр надаас хөрчиж, нөхөр нэг өөр хүнтэй олцсон байна гэж нөхрөө буруутгах, нөхрөө хардах сэтэл төрдөг, зүгээр байгаа тэр хүний хардаад байдаг заяа. За тэгэхээр энэ зүйлсүүд нь тантай холбоотой. Та өөр дээр ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө дотор хүн дээр ажиллаад, дотоод сүнсээ сонсоод, дотор шархан дээрээ ажиллахын тулд мэдээж танд мэрэгжлийн хүн хэрэгтэй, сэтгэл зүйч нар. За хүмүүс ихэвчлэн сэтгэл зүйчдэр очихоор юугаа мэддгийг дандаа намайг яриулсаар хагаад гаргацдаг, мөнгө үрдэг, мөнгө дэмий үрдэг, тийм хүн дээр очиж яадаг. Би өөрөөрөө гарна, би өөрийгөө идгэн гэж нилээ явдаг. Ерөн зөрүүд хүн бол бүр нилээн өөрөөрөө яваад бүр тартагтаа тулаад бүр хүндрээд бүр болохоо байхаар нөгөө буцахтаа лам олдвол зална гэдэг шиг юм болдог. Буцахтаа лам олдохгүй зална, ойлгож чинь тэр нь бүр хүн олдохгүй буцаа сэтгэл зүйч дээр хандаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр таны миний хэлэх зүг юу гэхээр та эхлээд өөрөө сэтгэл зүйч дээр хандаад мэрэгжлийн хүний тусламжийг аваа. За таныг энэ зүйлсүүдийг туулаад, энэ өөрийнхөө чаленжийг туулаад над чиг энэ амжилтынхаа гарааг эхлүүлээд одоо ингээ амжилттай ингээ явхаа хараад амжилттай явж байгаа хүн ер нь бүх хүмүүс ингэж таран танигдаж эхэлдэг. Бүх хүн танаас зайгаа барина. Бүх хүн таныг муулна, таныг өөрөөр харна. Энэ үед та өөр дээрээ зогсох хэрэгтэй, бат зогсоод өөрийгөө сонсох хэрэгтэй. Тэр хүмүүс дээр анхаарлаа хандуулахгүй, өөр дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. За ямар үед ихэвчлэн хүмүүс рүү анхаарлаа хандуулах гэдэг тэгэхээр бусдаас хайр нэгсэн үед, хайр чинь дутагдсан үед. Тэр хайрыг та яаж авч болох вэ гэхээр хүүхдүүдээс авч болно. Хүүхдүүд чинь хөөрхөн штт. Хүүхдүүдээр үнсүүл, хүүхч ирээд үнснэ, үнсүүл, хүүхч ирээд тэрүүл, хүүхдүүдтэй тоглол, Хүн болгоны хайрын хэл өөр байхгүй юу? Жишээ манай нөхөр төрийн хайрын хэл бүр маш өөр. Манай нөхөр одоо үйлчлэх, надад ингэж юм хийж өгөх, хүүхдүүдээ сайн харах, сайн аав. Тэгээд миний хайрын хэл болохоор тэрүүлэх, бас бэлэг авах хайрын хэлтэй байхгүй юу? Бид хоёр болохоор амар өөр. Гэтэ бид хоёр одоо 14 жил амьдарч байгаа. Одоо л би нөхрийнхээ хайрын хэлийг хүлэн зөвшөөрдөг дээрээ явж байгаа. Хүлэн зөвшөөрөх ёстой юм байна. Энэ хүний хайрын хэл юм байна. Би энэ хүнээс аваад нэхэд байгаа хайр өөр найз нөхдөөсөө эсвэл дуртай хоббинасаа, дуртай одоо та сакс тоглох бол волейбол тоглодог бол тэрийгэ хийгээд, жим хийдэг бол тэрийгэ хийгээд, алхах дуртай бол алхахаа хийгээд
Тэр зүйлсүүдээр та өөрийгөө тэр хайрыг авч болдог. Тийм болохоор бити хүмүүсийг дээр анхаарлаа хандвал хүмүүс төгс биш, бүх хүмүүс одоо муу хүмүүс гэж хүртэл байдаг. Бүх хүмүүс дээр ингэж асуудал үүсгээд хүмүүстэй ингэж муудалцаад ах шаардлага байхгүй. Зүгээр л эхэндээ та ганцаардчих магадгүй. Гэтэ ямар үед би бол одоо ерөөсөө ганцаарддаггүй. Яагаад гэхээр миний сүнс биендээ ороод ирсэн. Би нөхрөөсөө авахаараа, хүүхдүүдээс авахаараа дутагтай орчинд амьдарч байгаадаа бүгдэнд нь талархаад эхэлсэн болохоор дүүрэн сэтгэл амар юм цаанаасаа л нэг юм аз жаргалтай инээгээл ингээл асуудал гарахгүй байх гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгээл тэрэн дээр ингээл асуудал дээрээ амар аз жаргалтай болдог болсон. Асуудал ирэхгүй бол та өсөж хөгжихгүй. Асуудал ирэхгүй бол та тэндээс юм сурахгүй. Асуудалгүй амьдралж байгаа бол та би магадгүй би өсөж хөгжихгүй байгаа мэн гэдэгтээ бодох хэрэгтэй. Тэгээ дээрэс нь бити хүмүүст асуудлаа тоочоо, бити хүмүүс зовлонгоо яар, миний хамгийн том алдаа тэр байсан. Анх би ингээл хүмүүс дээр очиод, найз нөхд дээр очиод, итгэжсэн хүн дээр очиод ингэсэн тэгсэн гэл нөхөрдөө ингээл тэр хүмүүс таны тэр хэцүү муухай энергитэй зүйлсийг сонсоод тэр хүмүүсийн энерги бас унж байгаа шүү дээ. Тэгэхээр та тэр хүмүүсийг бас өөрийнхөө таны энерги бүр хамгийн их унж байгаа. Тэгэхээр баундари гэж байх хэрэгтэй. Баундари гэдэг нь хил хязгаар гэж байх хэрэгтэй байхгүй. Найз нөхдийн хил хязгаар, нөхөртэй харьцах янаг амаргийн хил хязгаар гэж байх хэрэгтэй. Хүүхдтэйгээ харьцах хил хязгаар гэж байх хэрэгтэй. Тэрийгэл та мэддэг байх, тэрийг давахгүй байх хэрэгтэй. Та асуудлаа хэнд ярих үгээр өөртөө ярина, бүр болохгүй бол сэтгэл зүйчтэй ярина, мэргэжлийн хүн дээр ярина. Тэгчиж та жинхэнэ өөрийгөө өөрчилж өөрийнхөө дээрээ муухай хатаархуу тэр муухай хүнийг муухайгаар хардаг, хүнийг харахаар шүүмээр санагддаг. Ноорог энд нь юм гарчиж гэж хилээд идэг тэр муухай зангуудаа засч өөр дээрээ ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй л та өсөж хөгжихгүй. Та карьер дээрээ 1000 сайн нэг местэн дээрээ л байгаад нэг местэн дээрээ 20-30 жил ажиллаад тэтгэвртэй гарна шүү. Миний хүсэл зорилго бол би нэг местэн дээр удаан байх дурггүй. Би нэг местнээсээ тушаалаа гэж өсөж дэвжих дуртай. Би өөрөө ч тийм хүн юм байна лээ. Би тэрийг өөрөө олж мэдсэн, өөрийгөө одоо олж мэдээд өөрийгөө таньж мэдээд явж байгаа хүний хувьд хэлэхэд. Тэгэхээр өсөж хөгжиж амжилтаа явуул ховж ивэл хүмүүсийн талаар битгий их яар. Тэр тусамж нь таны энерги чинь ингээ урсаал гарч байгаа. Нэг л өдөр та тэр хар толгоогоо шаах үедээ гэдэг шүү дээ тий. Яа би юу хийсэн болоо, би хинд буруу юм хийсэн бол хүн ямар нэгэн байдлаар хин нэг нь гомдох уу, ямар нэгэн байдлаар хин нэгнийг муухагаар хэлсэн үе байдаг байхгүй. Надад ч гэсэн тийм үе байсан. Одоо би өөрийгөө цэгнэж байгаа, амаа ингээд түгжиж байгаа. Би илүү их контент дээрээ илүү их ноорогийнхаа рил дээр анхаарч байгаа. Та нар миний ноороо энэ фэйсбүүкээр ороод миний ирээлүүдийг үзээ намайг даагаарай. Дагдаг бол баярлалаа. Тэгээд би ирээлээрээ ямар харагдаж байна. Одоо би миний YouTube-ийг үзэхээр ямар их юм туулж гарсан байна тий. Хоёр өөр байгаас тий. Үнэхээр өөр байгаа. Тэгэхээр хүн харагдаж байгаа шиг биш байд юм аа. Хүн харагдаж байгаа шиг биш. Ойлгосноо? Тэгэхээр хүнийг хараад бити дүгнэ, бити хүнийг харж байгаагаараа шүү. Хүний хэлснээр бити хүнтэй харьц. Өөрөө харьцаж үзчихэж тэр хүний дүгнэ. Тиймэрхүү зөвлөгөөг дүүнертэй олон өөрийнхөө үеийн хүмүүстэй эмэгтэйчүүдтэй ингэж хэлмээр байна. Тэгээд эмэгтэй хүнийг би үнэхээр хүчрэхэй гэж боддог. Эмэгтэй хүн энэ дэлхий дээр байгаагаараа цэцэг болж явж байгаа. Чимэг болж явж байгаа. Эмэгтэй хүн та гэрийнхээ чимгэн. Тийм болохоор та өдөр болгон өглөө болгон сэрэгтэй аз жаргалтай байгаадаа талархалтай сэрээрээ. Баяртай.